Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм танд таны энэ өдрийн амар амгалан айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё уриатаагаар та сайн өдрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд өрдөг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 11 минут болсон байна. За өнөөдөр 2025 оны 4-р сарын 9-ний лав гарагийн та сайн өдрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ найруулагч Арган болдын ангараг нар айлтж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар чухал үедээ Fin on тэгээд Pay on захим зэлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За мөн амьд бактери хүүхдийн Linux бяцхан гэсэн дад жаргал бэлэглэн гэсэн уриатаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв маань гаднаас нь харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцсанаа. За тэгэхээр яасан бах нь таны хувьд гаднаас нь харахад гоё санагддаг ажил юу вэ гэдэг талаар ярих нь тийм ээ. За тэгээд та шууд эфир утсаар холбогдож орж ирээд таны хувьд гаднаас нь харахад гой санагддаг ажил юу юм? Тэр ажлын хамгийн гол таалагддаг юм нь юу юм? Та өөрөө одоо ямар салбарт ажил хийдгийг, та ажлаа солиод одоо төрч гисэн тэр гой санагддаг ажлыг хийж үзэхүүч гэдэг юм энэ талаар ярилцах нь байна. За миний хувьд бол зүгээр би хамгийн аз жаргалтай хүнийг дуртай ажиллаа хийгээд тэгээд цалин авдаг хүнийг гэж ойлгодог. За тэгтээ зүгээр яг надаа бол мэдгүй яг чи манай ээж эмч хүн байсан болоод ч тэр цагаан алааттай эмч нарыг харахаар нэх гой санагддаг. Тэгтээ мэдээж эмчийн ажил бол хүнд. За тэгтээ одоо юу гэдэг ингээд тэр хүн одоо ажиллаа хийхдээ уул нь бол ингээд бид нар ингээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа маань одоо өөрсдийнхөө одоо амьдралын төлөө, идэх хоолныхоо төлөө л ажил хийгээл амьдралаа залгуулаад явж байгаа штэ тийм ээ. Тэгээд нөгөө талаас нас аваад үзэх юм бол одоо жишээлбэл эмч хүн тэр хүнийг ингээд эдгээгээд гаргасандаа тий ингээд олон түвнийхөө ингээд эрүүл мэндийн манаанд ингээд зогсож байгаадаа бас илүү кайф авдаг гэж магадгүй. Тэгэхээр нэг тийм гоё буянтай ажил тэгээ дээрэс нь эмчийн ажил их гой санагддаг. Тэгээ дээрэс нь маш өндөр хариуцлагатай ажил. Тэгээ хүний амь нас яригдчихэж байгаа учраас. Гэтэ би надад бол одоо юу гэдэг эмч болох боломж бололцоол одоо байхгүй л дээ. Гэхдээ л ерөн зүгээр шүдний эмчж байна уу, эмэгтэйчүүдийн эмч байна уу, дотрын эмчж байна уу, бис заслын эмчж байна уу. Ер нь бүх төрлийн эмчийн ажил маш гой санагддаг. Тэгээд эмч нарт яагаад ч юм би бүр нэг цаанаасаа л хүндэтгэлтэй ханддаг. Гой ажил санагддаг надаа. За ингээд манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас олгохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За утсаар ярих дүрм соёлыг сануулчих юм. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө хөдөлгөөнөө төр зогсоогоод утсаараа яриарай. За нам тоормслоод зогс гэсэн үг шүү дээ тийм ээ. Та утсаараа ярьж байгаа юм чинь бүр муугаар ботход спикерээсээ салгацсан, чихвчнээсээ салгацсан, блютудээсээ салгацсан утсаа бариад ярьж явж байгаад цагдаа зогсоох юм бол та торгуулна. Тийм учраас та одоо замын хажуу руу одоо машина төр чөлөөлж зам чөлөөл зогсож жоод тэгээд уцаараа нэг хэдхэн минут те манай 3 минут хамгийн дээдл нь ярьдаг штэ яриад цаашаа хөдөлгөөнөө өргөжлүүлээрэ. За дээрэс нь эдгээр саяны миний дурдсан төхөөрөмжүүдэд холбоотой тохиолдолд мэдээж машин мэрж явж байхдаа бид нарыг бол чихвчээр ярьдаг эсвэл уцаа урталтаа наалтан дээр наачаад спикер дээр нь тавиад яриад явж байдаг. Эдгээр тохиолдлуудад таны яриа цариг нь эсвэл бүдгэн тэр тэнд сонсогдно. Нөгөө сонсож байгаа хүмүүстэй төвхтөө байдаг. За мөн та радиогоо унтраахгүйгээр манай эфир рүү холбогдчихоор таны яриа ингээд давхар цаан ч нөгөө радио ч сонсогдоод байдаг гэсэн үг тийм үү? Маш хүндрэлтэй байдаг сонсож байгаа хүмүүстэй. Тэгэхээр радио унтраагаад зүгээр л уцаараа шууд яриарай. Ингээд эхний сонсогч 9117 дугаартай сонсогчтой холбогдлоо. 9117. Амжилт радио. За тасарсан. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа одоо гаднаас нь харахад гоё харагддаг ажлын талаар гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 92 Т 8 дугаартай сонсогчтой холбогдлоо. 92 Т 8. Амжилт радио. Тано. Сэмэнэ. За сэмэнэ та сайн төрөл холбогдлоо. Сэдвээ сонсноо хөө. Байна. Таныг би сонсоод л байгаа. Сэдвээ сонссноо? Дөнгөж харин радиогоос сайн сонсч амжаагүй. Гаднаас нь харахад гоё харагддаг ажил, гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байна. Та одоо ямар мэрэгчлээ, тэгээд ямар ажил хийж байгаа хүнийг харахаар вау ямар гоё юм бэ, ийм ажил хийх юмсан ч гэдэм бэ, тэгж бодогдчихсэн байл гэж ярилцах гээд байна. За. Би болол эрхцүүч мэрэгчлээ л дээ. За.
Тэгээ мэрэгчлэрээ нэг компанид хуульч хийдэг. Миний хувьд бол гаднаас нь харахаар аюу гоё харагддаг ажлууд бол за урлагийн хүмүүс байна. Тэгээд бас шүүгч. Тэгээ прокурор, цагдаа ер нь бүгдээрээ л гоё харагддаг шүү дээ. Танд ихтэй шүүгч, прокурор, цагдаа болох боломж бол байгаа тийм үү? Ер нь бол байгаа л та. Зөв. Тийм. Гэтэ яг би болохоор яг тэр чиглэлээр мэргэшиж ажиллаагүй. Зөв. Ажил болгон гоё харагдчихсан цаанаа хүнд хэцүү юмнууд нь бол наана харагддаг шүү дээ. Тийм. Зөв. Та одоо өөрийнхөө яг хүссэн мэргэжлэр суралцаад дуртай ажиллаа хийж чадж байгаа юу? Тийм чадчихаа. Би бүр 10 жилээс хуульч болно гэж боддог байсан. Зөв. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За манай сууд ундрах маань эмч тэгээ битсэн байна. Онгоцны үйлчлэгчил гаднаас нарахад гой санагддаг. Ганхаж гунхаад чимдаанаа чирээд л орон нисээд гинэ. Харин тийм ээ. Гэтэ сая 4 зөвгийн шууганаар нэг 2 хятад өвхөн онгоцны дотор зодолтоо. Тэгээд нөгөө мө үйлчлэгчийнхаа гар марыг нохошиг хазаад баас их хэцүүлээ ажиллал да. Тэгээд одоо террорист талдаг маллагад өртгөд хөрхий. Тэгээд хамгийн түрүүнд онгоцны үйлчлэгч нар л хэсүүд. Гэтэ яг тийм юм байнга л болохгүй л ах л та. Нэр онгоцны үйлчлэгчтэй гоё юм байна. Тест Жорц. Нэрээ тийм байна. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. За 9114-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 9114. Амжилт радио. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За өдрийн сэдвийг сонслоо та бүхэн өдрийн хүргэе. За. Тэгээд гаднаас нь харахад гоё мэргэжлүүд эмч байдаг шүү дээ. Би өөрөө бас баста эмч болно гэж их боддог байсан. Тэгээ бас нөгөө яг эмчийн хүнд хэцүүг бас манай ахигчтай миний ачаад харуулсан болохоор бас эмчилж чадаагүй. Тийм байдаг. Тэгээ эмчийн мэргэжил их гоё. Тэгээ эмчнэрээ хайрлаж яваарай гэж бусдаас уриалмаар байна. Одоо бас энэ зарим нэг За манай нэвтрүүлэг уриалдаггүй байгаа. Зүгээр л өөрийнхөө кейсийг сэдвийнхаа дагуу л ярина. За холбогдсонд баярлалаа. За бид нар ер нь нөгөө яриа л байдаг те. Одоогийн хүүхдүүд ч гэдэм үү яриа л эхлэхээр та өөрийгөө хөвшөрж байгаа гэж бодож эхлээрээ гээл те. За тэгэл залуучуудаа уриалахад гээл те. Тэгэхээр зүгээр л өөрөө л гоё ажилласаа гээл өөрөө л доороо хувьдаа ингээ гоё байх юм бол тэгэл угаасаа таны тэр хүсэж байгаа нийгэм чинь бүтгээлгүй дээ те. За дараагийн сонсогч 8819 дугаартай сонсогчтой холбогдсон. Амжилт радио. байна уу? Өглөөний мэнд. Сайн байна уу? Та сайн өдрөлт холбогдлоо. За таныг сонсож байна. За миний хувьд бол багасаа бол ер нь онгоцны нисгэгч маш гоё харагддаг гэсэн. Тэгээд чаддсан бол барьгээд нэг Leonardo DiCaprio-гийн тавсан гэнэ дээр онгоцны нисгэгч гардаг. Яг тэр үед л онгоцны нисгэгч их гоё гэж боддог байсан. Бас яа, цаадах нь ядчихэд л нэг айгүй гоё хүүхнүүдийг шилээд сонгоод авсан тий. Нөгөөдүүлээрээ ингээд бүчүүлсэн сте. Үнэхээр сүртэй. Онгоцны нисгэгч болох юмсан гэдэг. Ер нь бол онгоцоор нисчихсгийг аягүй хүсдэг байсан. Хүүхдээ хад нөгөө нэг онгоц нисгээд намайг аваа яваарай гэдэг ингээд араас нь гүүгээл онгоцоо наашир гээл. Тэгээд онгоцны нисгэгч болондоо гэж их мөрөөддөг байсан. Одоо ч гэсэн харахад их гоё санагддаг надад. Тэгээд хэдэн настайдаа анх онгоцон сууж үтсэн? 19 ахта би нэг евро нисчихсэн. Анх турк руу нисчихсэн. Тэгээд 10 цаг нисчихсэн онгоцондоо. Тэгээ яг үнэхээр бол эхлээд гоё эвгүй байсан ч гэсэндээ 10 цаг турк руу нисгэл чангал өгдөг. 8 цаг биш үү? 10 цаг нисдэг яг 10 цаг нисээд очижсэн. Нилээ урт аялал болж ирсэн. Тэгээд дараа нь бол том болоод мэдээж онгоцны нисгэгч бол мөрөөдөл юм байна. Монголоос бол хотлоо юм байна гэх. Тэгээд ер нь бол маркетингийн менежер хүмүүс гоё харагдаад. Тэгээд маркетинг менежментээр бизнес удирдлага сураад одоо Монголын нэлээд томоохон компанид бол маркетингаар ажиллаж байгаа. Вау, мундаг гэсэн. Манайхтай хамтарч ажилддаг уу? Танайхтай бол хамтардаг баг. Тийм манайх нэг одоо одоохондоо ажиллаг байгаа. За холбогдсонд баярлалаа.
За манайхтай хамтарч ажиллаагүй байгууллага байдсан байна. За Ариран сонсогч маань бичсэн байна. Надад цэвэрлэгээ хийж байгаа хүмүүс мундаг санагддаг. Яагаад гэвэл бусдын ая тухтай байдлыг тэдэнд мэдэгдэлгүй чимээгүй хүн үүсгэсэн байдаг. Ямар ч төрлийн цэвэрлэгээ мөн хүн асардаг хүмүүс гинэ. За дараагийн сонсогч 8867-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 8867. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн өдөр толбогдлоо. Таныг сонсож байна. За надад бол за энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За надад болохоор онгоцны өөрчлөлт бас их байжгүй санагддаг. Тэгээд одоо уг нь хүүхд тахтай мөрөөддөг байсан. Тэгээд тухайн үед яагаад ч юм тэгээд болж чадаагүй. Одоо болохоор энэ хийдэг. Бид ч гэсэн сайхан л та. Вау, ямар гоё. Та одоо юуны эмч вэ? Би одоо хүний эмч. За. Гэтэ яг нөгөө хүний их эмч гэж явдаг л байх та бүх эмчнэр мэдээж тэгээд яг нөгөө мэрэгсэн чиглэл чинь Нарийнсан мэрэгсэн болохоор шүдний эмч. За. Зөв. Эмч гэдгсэн бас сайхан мэрэгжлээ шүү дээ. Хүний тэглгүй яхав. Илэршүүлж өгнө гэдэг чинь хамгийн том буян гэж боддог их чинь. Тэгээд танаа нэвтрүүлэгт баярлалаа. За. Жаргалтай ажиллаж чаддагтай баярлалаа шүү. За холбогдсон баярлалаа танд. За. За онгоцны үйлчлэгчтэй тэгээд одоо тэгэнгүүтээ тэгэл метр 66-аас дээш өсгөө болонгуудаа ер нь за би бол одоо өнгөрсөн гэдэг хүлээн зөвшөөрөөд эвлэрдэм имжлэгч онгоцны үйлчлэгч нар чинь дандаа гой охтууд байдаг штэ ихчнэр байдаг штэ тий. За манай төгөлдөр ингэнэ. Хүүхэд байхад манай байранд нэх уудаг ах байсан. Хөөхий минь гим зэмгүй. Тэгсэн тэр ахыг хідэн согтуу залуучууд дээрлэхэд зодож нүдээд хайцсан байсан. Тэгээд манай байранд 2 машинтай цагдаа эрүүл мэндийн цагдаа нар ирээд нөгөө залуучуудыг чинь гүлэг болгож байгаа юм чинь би тэгээ хүүхэд байхдаа цагдаа болно гэж боддог. Бүр эрүүл мэндийн цагдаа болно гэж боддог байлаа гинэ. Би хямсгана цагдаа юм уу хүүхдийн байцаагч болвол ална яг ална гинэ. За сураа жүжигчин гоё харагддаг гэсэн байна. За дараагийн сонсогч 94-34-т дугаартай сандартай холбогдлоо. 94-34. Эмжил радио. Ано, сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. Одоо нөгөө гаднаас харагдах гоё мэрэгжил. Би өөрөө сэтгүүлч мэрэгжилтэй л дээ яг эзэнсэн мэрэгжил мэ. За. Тэгээд сэтгүүлч хэрэгтээ нэг 15 жил ажилласан. Хүмүүс бол тэгэхэд амар гоё мэрэгжил, чистэ гоё мой гэж ярьдаг цаанаа нөгөө сэтгүүлчийн мэдээж ажлын онцлог үүргээс хамаарат янз бүрийн нөхцөл байдалд хэл орж хэцүүддэг л байлаа. Сайхан ч байсан, муухай ч байсан. Яг одоо сэтгүүлчээсээ ураад үлгүүдлэх хөрөнгөний мэрэгжилтэй болсон. За. Тэгэнгүүт би яг өнөөдөр хийж байгаа ажил, өмнө хийжсэн ажлаа харьцуулаад бодохоор яг ингээд өөрийнхөө хүсэж байсан, дурлаж байсан бүх ажлуудаа хийж байгаа болохоор айгүй гоё. Хүмүүсээр харахад нэг гоё ингээд нөгөө сайхан офис хувцалцсан тий зөвхөн ингээд нөгөө хүн хүчээр ажил хийдэггүй ч юм уу ингэж явдаг. Ялангуяа оюун ухаан болон одоо ур чадвар ашиглаж хийдэг ажлууд их гоё гэж хараад идэх юм байна лээ. Цэвэрхэн гэдэг талаас л их хүмүүс гоё гэж харддаг. Зөв. 15 жил гэдэг бол бас их бага хугацаа штэ тий. Тэгээд та яг сэтгүүлчээрээ ажиллаж байхад 15 жилийн хугацаанд сонинд байв, сайтэд байв, телевизэд байв, эсвэл аль алинд нь ажиллаад үзчихв яав ийхүү. Ер нь бол сонины сэтгүүлч. Сургуулиуд төгсөөл шууд сонниороо явсан. Би сонныхныг айгүй хүндэлдэг байхгүй яад гэвэл сонныхон үнэхээр мундаг бичвэртэй байдаг. Яад гэвэл та нар чинь нүүрээр нь одоо нийтлэл мэдээ бичиж гаргаж байгаа учраас сонныхны бичгийн чадвар бол мундаг байдаг тий. Тий, ер нь бол бичгийн чадвар угаасаа бидний тэгээ сайтад яг одоо нөгөө 15 жилнараа нөгөө цаг үеэд байгаа сайт руу орж үзсэн. Тэгээд яг үнэндээ бид нар ч нөгөө сонины бичнээ ингээд хурдтай ажилладаг байсан сайт дээр нөгөө маш их өвчтөг, маш их ярьдаг хүмүүс сайтад товчилж чаддгүй юм билээ яг тийх бах нэрээ. Яг тэрнээсээ болоод сайтын ажил яг үндэ таалагдаагүй. Тэгэхээр нэг төгсөө явчихад үлгөөдлөг хөрөнгөний мэрэгчлэлтэн болсон. Давуу талд айгүй их хөрөөж чаддаг маш сэтгүүлчтэй. Тэглгүй яах вэ? Харилцаа ур чадвар яриа хөөрөө чадвараараа үлгөөдлөх дээрээ бас шилдэг. Манлайлаа л явчихна. Зөв. За. Гоё мэрэгчлэлийг бас ингэж хүмүүс гол нь хүсэж байсан зүйлээ л хийж чадчихна л гэдэг чинь хамгийн гоё талаас харагддаг шүү. Тэглгүй хүмүүс хэлмээр байна. За холбогцсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хөө.
За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байгаа. За хамгийн чухал үед хаанаас санхүүгийн шийдлээ хайхаа мэдгүй байгаа бол за тэгвэл Payon харилцагчдаа зориулан FinOn би одоо энийг зөв уншиж байгаа юм болов FinOn хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлээд байгаа юм байна. Тэгэхээр та Payon аппликейшнаараа 75 сая төгрөг хүртэл одоо орон сууц барьцаалсан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдвэрлээд авах боломжтой болжээ. Хамгийн гоё нь энийг хэд чувааж авах боломжтой юм бэ шүү. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? За 75 сая төгрөг байлгахад за эхний ээлжинд ямар ч байсан 5 саяыг авчаяа. Тэгээд дараа нь 35 саяыг авъя гэдээ авах боломжтой гэсэн үг байна шүү дээ, тий. За тэгээд Payon аппликейшн бол захим зээл, 6 хүртэл хувийн төлөх үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. Тэгээд та цалинтай бизнестэй за малтай ч байсан болно тийм ээ олон төрлийн аргаар орлого нотолдог бас давуу талуудтай байгаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл та 75 33 11 11 гэдэг утаснаас аваарай. 75 33 11 11 тэгээд таван богд finance.com гэд веб хуудас руу ороод нэг бас харчих боломжтой. Магадгүй та яг одоо Payon аппликейшн утсан дээрээ татаж аваагүй байгаа бол за Apple барьдаг бол одоо App Store-оос за Samsung болон бусад брендийн ус барьдаг бол Play Store-оос эхлээд Payon захим аппликейшнаа татаж аваарай. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чухал үедээ FinOn гэж унших нь ангаргаа зөв. За зөв гинэ. За тэгээд Payon захим зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байна. Дараагийн сонсогч 88 62 дахь дугаартаа сонсогчтой холбогдлоо 88 62. Хэмжээл радио. байна. Сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Сэдвээ сонссон уу хөө? Сонслоо. За. За миний бодлоор бол хүн болгон ажилдаа идэвхтэй хариуцлагатай байж чадах бол ажил болгон гоё. Тийм л бодолтой явдаг хүн. Өөрөө би барилгын сан техникч хүн байна. За. За холбогдсонд баярлалаа танд. За баярлалаа. За өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцаж байгаа сэдв гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцаж байгаа тийм ээ. За энд нэг багшийн ажил гоё харагддаг. Гэхдээ одоо багш мэрэгжил гаднаасаа их л гоё харагддаг байхдаа үндсэндээ үнэхээр хүнд ажил байдаг да гэд Батсүрэн гэж сонсогч маань бичсэн байна. За ер нь бол хүний хүүхдтэй ажиллана гэдэг ялангуяа бага ангийн багш нар, цэцэрлэгийн багш нарын хувьд бол нэлээд хүнд санагддаг. Тэгээд тэр дунд ангид ороод тэгээ өөрийнхөө бэлдсэн хичээлийг зүгээр заагаал явж байгаа багш нарын хувьд бол гайгүй илгүй дээ. Тэгэхэд хүнд гээл бодчихвол бүхэл ажил хүндэлтэй. Мэдээж яаж чадсан хүн болгонд үгүй миний ажлын хэцүү нь шүү дээ гэх юм бол хүн болгонд байгаа л ах. Гэтэ өнөөдөр бид хамтдаа гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байгаа тийм ээ. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За гадаадаас нэг дуудлага орж ирсэн 72 дахь дугаар тасарлаа. За гана өдрийн мэндэ хамгийн гоё харагддаг ажил бол онгоцны жолооч. Би жолооч л доо том тэрэгний танаа хамт олонд амжилт гинэ. За дараагийн сонсогч 88 72 дахь дугаартаа сонсогчтой холбогдлоо 88 72. Хэмжээл радио. Сайн байна уу? Өдрийн мэндэ. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Хамгийн гоё мэрэгжил онгоцны жолооч юм шиг санагддаг шүү дээ. Нэг гоё тэгээд өөр би өөрөө том тэрэгний жолооч л доо. Цайд таны тэр гана гэдэг хүн мөн үү? Мо. За. Тэгээд би онгоцны жолооч айгуу тийм гоё нэг гоё хиймэртэй ир хүний ажил болоо та. Тэгж боддөө. За. Баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Яг комментиг уншиж таарсаа өөрөө холбогдоод ороод ирлээ шүү дээ. За. Холбогдож үзье. За амжилт хүсье. Баярлалаа. За манай шууд эфириутаас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За ингэж шүүгч прокурор гаднаасаа их гой санагддагч бас л хүний амьдрал шийддэг чанга хаа гинэ. Бас тиймээд юм те. Угаасаа гэтээ надад бол ерөөсөө шүүгч прокурор хүн хизээч гой санагдаж байгаагүй мэдгүй амар
амар яа тэр хүний цохих алхны чимээнээр нэг хүний амьдрал шийдэгдэж байгаа гэж бодохоор надад бол амар санагддаг. Амар ажил. За дараагийн сонсогч 99T4-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. За тасарсан. Манай шууд Фериотоос 77 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 өндөр бид хамтдаа гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байгаа. За Чулуунбаатар усан дорж ихч маань бичсэн байна. Өдөө мэндэ сувилагч гоё мэрэгжил санагддаг. Гэхдээ цусны үнэр муухай болохоор яах байсан бол доо гэсэн байна. За дараагийн сонсогч 88 тэг дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг. Эмжил радио. Байна уу? Байна уу? За сайн байна уу? Та нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Хамгийн гоё мэрэгжил археологч. Археологч аа? Тий. За Гоё. Түүхийн олдурууд одоо хайгаад судлаад тий явна гэсэн үг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд гоё хөдөө явна. Тэгээд олдороо олохын тулд газраа авах явахдаа ямар гоё юу гарч ирэх бол гээд хорхоо ороод идэв штэ. Ямар шин түүхийн шин нээлтүүд гарч ирэх бол гэж тэгж их хорхоо ордын. Тэгээд би археологийн мэрэгжлийг их гоё мэрэгжил байна да гэж боддتي. Зөв. За холбогдсон баярлалаа танд. За манай сураа бичсэн байна. Би банк санхүүгээр сурч төгссөн. Мэргэжлэрээ банкнд тэлрээр ажилд ороод 3 сар ажиллаад л шантарсан. Дахиж энэ чиглэлээр ажиллахгүй гэж боддог болсон. Уг нь хүн харахад цэвэрхэн харагддаг штэ гинэ. За. Гэтэ яг банкны тэлрүүд болон одоо операторууд байдаг штэ тий. Одоо өөрийн телефоны операторууд ч гэдэм үү. Надад бас хэцүү санагддаг. Яг л тэр зэрэг яг нүүрэн талд хүнтэй харьцсан. Тэгээд сайн муу хүмүүстэй маргалтан хүнд тайлбар хийж өгнө маш төвчээртэй хүмүүсийн ажил юм болов гэж надад санагддаг. Би ч одоо ганцхан энэ эфирээр уцаар ярьдаг энэ ганц ажилласаа болоод бас зөндөөх загнуулдаг гэрлээсээ нүүрэн дээрээ ярагцаа харуулдаг, сонсогчтой ялгаж харьцдаг, стонерэ бла гэл тэ. Тэгэхээр наачин хүн бол тийм тэлэр оператор хийж чадахгүй хөө. Би ч одоо сэтгэлийн хөдөлгөөнд ил амтарштай айгүй хэцүү. За дараагийн сонсогч 99 студид дугаартаа сонсогчтой холбогдлоо. 99 Эмжил радио. Өдрийн сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Баярлалаа. Надад бол нэг шүүгч гой харагддаг. За яагаад? Яг тэр нэг нөмөргөө өмсвөл эрэгтэй чимэгтэй яг адилхан нөмөргөө өмсвөл ингээд байж байгаа нэг тийм сүрдмэр соёлоо барьцсан явж байгаа нэг гой харагддаг. Та өөрөө ямар мэрэгжилтэй вэ? Би өөрөө бас хуулийн мэрэгжилтэй өмгөөл. Зөв. Гэтэ та нар одоо жишээлбэл шүүж болоход яг нэг шалгалт малгалт өгд юм уу? Яг яах вэ? Өгнө шалгалт өгнө. Тэгэл бүх хуулиудаараа өгнө штэ. 90 эргэн захиргаа гэж үлцэл өдөнгөөр нүгчээж шүүгч болдог байхгүй. Зөв. Тэгээ шүүгч болох нь тустай байдаг бах гэж боддөө штэ. Өөртөө итгэлтэй байгаарай. Яагаад байж болохгүй гэж одоо хэд орчим насны төлөөлөлөө? 40 насны төлөөлөлөө. Уулна уу. Гэтэ юу хөрхөн шингэн дуу хоолойтой юм бэ? За. Магадгүй тий шалгалт болголтын өгөө тэгээд 45 30 хүрээ тэгээ гоё мөрөөдлийнхаа ажлыг хийх боломж гарвал хийгээрэй. За баярлалаа. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Жаахан байхад Атман ах нар гоё харагддаг байсан. Том болоод Атманы найз охин болно гэж боддог байсан гинэ. Мина. За дараагийн сонсогч 8867 дугаартай сонсогчтой холбогдлоо. 8867. Эмжил радио. Байна уу? Байна. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За таныг сонсож байна. Би өөр багш мэрэгчлээ хүн. За. Тэгээ хүмүүс ер нь нэг багшиг айгүй нэг 103 сар амардаг гэдэг айгүй гаднаас харахаар зарим нь ер нь их гоё мэрэгчлэж үздэг. Тэгтээ ер нь айгүй хэцүү мэрэгчлээ. Хүний амьдралыг одоо хамаг зүйлийг шийдэж байгаа. Мэрэгчлээ сайн байж тухайн хүүхдээ хичээлээс аваад мэдлэг олгодог. Тэгээд миний бодлоор хамгийн гоё мэрэгжил болохоор дуучин юм шиг санагддаг. Жүжигчин дуучид урлагийн уран бүтээлч нар. Тий. Энэ хүмүүс дандаа аз жаргал баяр баясгал биелэх гэж яддаг. Тийм хүмүүс их гоё. Сайн мэрэгжил санагддаг. Зөв.
Та юуны багш вэ? Би хөгжим багш. Дуу хөгжмийн багш юм уу те? Тий. Зөв. Тэгээд өөрөөсөө бусад олон төрлийн багш нарыг бүгдийг мэднэ л дээ. Тэгээд багштай дундаас дуу хөгжим багш ч бас их гоё. Сайхан мэргэжлээ. Дуу хөгжмийн багш ер нь анги даад юм уу? Анги даадаг. Би одоо ангитай. Хэдвэр ангитай вэ? 7 дугаар анги. За одоо ингээд 12 төгсөлн гэсэн үг шүү дээ тий? Хамт байна гэсэн. Зөв. Ангийн багш болчвол бас хариуцлах өөрчлөлт байх л та тий. Ангийн багш болох юм бол бүр шал өөр юм билээ. Харин тийм бах уу? Анх удаа анги дааж үзсэн. Тэр чинь одоо 30-40 хүүхдийн бас тий бүхэл ямыг одоо хамаарад л явж байгаа учраас бас хариуцлага нэмэгдчихэл байгаа байх л та тий. Тий, хичээлээс гадна тэгээд сургалт хүмүүжил гэж одоо ч нэг хүүхдийн хүмүүжил гэж асар том юм болчиход байна. Тий. Зөв. Тэгээд За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ажил амжилттай. Баярлалаа. За дуу хөгжмийн багш холбогдлоо. Омбог Оюнбат ахын гинэ багш болох юмсан гэж бодсон чинь төөрөөд алга болчихсон гинэ. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлэн гэсвэрэтаагаар амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллаж байгаа. За Linux гидсний ашигтай бактери тэнцвэрт байдлыг хадгалнаа. За тэгээд Linux бяцхан гидсэнд мэдээж аз жаргал бэлгэлэн. Тэгээд Монгол улсын эмийн бүртгэлд эм гэж бүртгэгдсэн ашигтай бактери. За ер нь бол ихэнх ашигтай бактери баад буюу биологи идэвхтэй бүтээгдэхүүн гэж бүртгэгддэг. Би аюул сайн санд штэ ингээд бидний чинь үед хөрхи юм ховорч байсан. Тэгээд охиноо төрүүлээ. Тэгээд яасан мэдгэдэггүй ингээд гидсэн амар ингээд томбоогоод ийм томгор болсон амар хатуу. Тэгэл ингээл чааваас нөгөө анхны хүүхдэр чинь туршлага авахгүй тэгэл гидсийн ингээл сайхан сүүлэн тосоор тосолж байгаа л тэнгүүтээ ингээд хар даав маа ингээл шар тосмост дүрж жагаад эндүүдэж мэндүүдэл тэгээ баадганж боож моогол. Тэгээд одоо энэ Linux тэр үед байсан бол зүгээр л уулгах чадал панк гэл хийн гарчхал байсан байлээ л дээ. Тэгээд одоо ямар тэр үед тийм юм байсан биш. Тэгэл ингэж л хүүхдүүдээ өсгөж бид нар чинь хүн болгосон. Тэгээд 2 тэрбум сүүний хүчлийн амьд лёф хийжүүлсэн ашигтай бактери агуулсан юм бэлтмэл. За тэгэхээр бид нар ер нь эртээр үеэсээ сүү таргаа уугаад тэгээд энэ сүүний хүчлийн амьд бактери аваад байдаг байсан. Тэгэхээр одоо тэр болгон бид нар одоо сүү цагаан эдэг тэр болгоо идэж чадахгүй. Ер нь бол бараг 1 литр 500 1 кг 1.5 кг сүү цагаан эдэг идчихэж та өдрийнхөө ашигтай бактерийг авна гэдээ байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж тэгж идэж ууна гэж бол байхгүй шүү дээ. Тэгэхээр яалтчгүй нэмэлтээр бол авахаас өөр аргагүй байдалд бид нэр амьдарч байгаа. За тэгээд юм хөгжихийнхөө хэрээр бас нөгөө нэг эко бүтээгдэхүүнээсээ бас жаахан алсраад байгаа юм шиг хоёр юм албан юм чи хоёр талтай учраас. За тэгэхээр Монгол зарагдаж байгаа лёф хийлжүүлсэн амьд ашигтай бактери бол ганцхан байгаа. Тэгэхээр эмийн бүртгэлд орно гэдэг маань эмээр орно гэдэг маань ер нь бол бас нэлээд ажиллагаатай шүү дээ. Монгол улсын эмийн бүртгэлд орно гэдэг маань. За тэгээд энэ бол Швейцар улсын Sandoz компани Linux байгаа. Тэгээд хүүхдийн Linux нь өөрөө сүн хүчлийн бактери буюу бифидобактери агуулдаг. Тэгээд нялх хүүхдийн гидсний 80-аас 90 хүртэлх хувь нь өөрөө бифидобактери байдаг учраас хүүхдийн биений онцлогт маш сайн тохирдог байхan тийм үү. За тэгээд лёф хийлжүүлэх арга нь болохоор хамгийн сүүлийн үеийн технологи өгөөд маш өндөр өртгөөр хийгддэг. Тэгээд бактерийг амьдаар нь хадгалах технологи. Тэгээд лёф хийлжүүлсэн бактери нь ходоодноос ялгарх нөгөө айхтар хүчтэй гүшүүлт тийм ээ. За цүсний хүчил тэсвэртэй. За хүний биед ороод амьдрах чадвар маш өндөр байдаг. Тэгэхээр эдгээр зүйлийг л ходоодны шүүсийг, цүсний хүчлийг тэсвэртэй давж гардаг гэсэн үг шүү дээ. Тэгээд хүний биед ороод амьдрах чадвар маш сайн байдаг байхan тийм ээ. За QPS GRAS статустай энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүний биед аюулгүй гэдэг нь баталгаажсан байх нь шүү дээ тийм ээ. За ингээд гих мэдчлэн олон давуу талтай. Тэгэхээр та илүү дэлгэрэнгүй мэдээллийн Facebook руу Linux амьд бактери гэж хүчээд ороорой. Тэгээд та өөртөө ойрхон ямар ч эмийн сангаас авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бяцхан гидсэнд аз жаргал бэлгэлэн гэсвэрэтаагаар амьд бактери хүүхдийн Linux хамтран ажиллаж байна. Баярлалаа. Дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирж байна. Аль нь холбогдох нь? За 86 89 дугаартаа сонсогчтой холбогдлоо. 86 89. Энэ бол радио. Өдөр юм. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонссон уу? Бодлоос нь гоё мэрэгжил. Тэг яг энэ сэдвээр ярьж байна. За таныг сонсож байна. Соёлогч их гоё юм болов уу? Их буянтай ажил юм уу? Боддог шүү дээ. Тий, аль талаас нь. Та өөрөө ямар мэрэгжилтэй вэ? Би өөрөө төсөөлөгч юм байна. Ямар гоё. Одоо энэ гадаах нөгөө нэг тогтчлт хийдэг хүн гэсэн үг юм байна шүү дээ, тий?
тий ургамлууд. Зөв. За холбогдсон баярлалаа танд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За би бас хүүхэд байхдаа жудо юм уу чөлөөтөөр явна гэж боддог байсан штэ. Манай спортын ордны Дарханбаатар гээд чөлөөтийн багш намайг чөлөөтөөр явуулах гээд зөндөө ятгсан ч би барилдаагүй. Шаал тэнэг сакс хөөгөөд явцсан. Хэрвээ барилдсан бол өнөөдөр юу ч хийж явах юм блэ гинэ. Бас. За манай шууд эфириутаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа гаднаас харахад гоё ажил гэдэг сэдвээр ярилцж байгаа. Дараагийн сонсогч 88 тэг 7 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 тэг 7. Эмжил радио. Баяр сайн байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. Би барилгын доторын интернет заслын хүн байгаамаа. Тий байшингийн одоо эцтэй 5 дахь гоё орчныг бүрдүүлэх гэдэг чинь бас сайхан мэрэгжил шүү. Тэгээ ер нь ямар ч ажлаа орж игээ сэтгэлээсээ ер нь ямар ч ажил мэрэгжил бол сайхан ажил мэрэгжилтэй. гэж боддог үнтэй. За холбогдсон баярлаа. За казиерч улсын хурлын гишүүнлэг нь хотын даргаллыг нь ерөнхийлөгч хэллэг нь. За дараагийн сонсогч хоёр дуудлага зэрэг орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая. За 72 12 дугаартай сонсогчтой холбогдлоо. Гадаадаас холбогдсон. Эмжил радио. Байна. За холбогдсон шүү ярээрэй. За тасарсан. Дараагийн сонсогч 99 тэг 9 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тэг 9. Эмжил радио. Байна. Байна уу? Тас нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. Надад болох нөгөө балетын багш их гоё санагддаг. За яагаад? Тэгэхээр нөгөө айгу гоё хүмүүстэй нөгөө хамтар ажилтдаг. Тэгээ өөрөө бас ингээд давхар гоё болдог. Тэр балетын багш гоё санагддаг. Балет ч нэж балетын багш нь гоё санагддаг юм байна тий? Багш нь гоё санагддаг. Та өөрөө ямар мэрэгжилтэй вэ? Би өөрөө болохоор нэгтлээ. За балетаар хичээлжсэн үү? Хичээлжсэн. Одоо нэг 4 орчим жил болж. За ямар мундаг юм. Багшаараа харахаар яг айгу гоё тэг санагддаг байхгүй. Айгу гоё хүмүүстэй ингэж ажилладаг болохоор. Та хэд орчим насны төлөөлөл вэ? Би 40-аараа явж байна. Балетад явхаар яг танд 4 жил гарan ингэ явхад ямар өөрчлөлт мэдрэгдсэн бэ? Хөнгөн шингэн болж гин үү? Сонголт гоё болж гин үү? Одоо бусад йог ч гэдэм үү, фитнес ч гэдэм үү, бусад одоо зүйлсээс юугаараа ялгаатай вэ? Сонголт айгу сайжирна. Тэгээд нөгөө ингээ ер нь ингээд энэ тийм ингээд танихгүй хүмүүстэй уулзахаар ер нь хүмүүс ер нь анзаардаг. Ер нь юугаар хичээлдэг гэж асуудаг байхгүй юу? Тэгээд ер нь бол харагддаг юм шиг. Өөрөө болохоор яг тэгж анзаарахгүй ер нь. Тэгээд бусад хүмүүс бол яг тэгж анзаарч хардаг. Зүгээр ингэж хичээлдэг хүмүүс тэр нөгөө урдталтаа модтой тэр гутлыг өмсөж үздэг юм уу? Үгүй өөртөө сонирхчоор аваад би өөрөө бол гуталтай. Гэхдээ яг нөгөө гутал дээр гараад нэг юм тасгал масгал бол хийхгүй. За надад нэг гоё санагдчихлаа бас. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Гоё юм аа. За нэр ямар гоё юм бэ те. За Дулумдарч мөнх нараа маань битсэн байна. Ажил хийдэг байхдаа ядарч байна гэж боддог байсан чинь 7-оос 1 ойтой ой гарантаа 3 үгтэй болсон чинь ажилдаг байх үеийн ядралт хажууд нь юу ч биш байсан байна гэж боддоо штэ. Гэртээ хүүхдээ харна гэдэг гой мөртлөө зарим үед шантрах гээд шантарч болдгоо ажил гинэ. Би одоо ингээд 2 үг том болсон ингээд бодохоор би бол ингээд хийх ёстой ажлаа хийцэн юм шиг ингээд санагддаг штэ. Яг тэр жижигхэн байхад нь ингээд те нөгөө хаач явсан цуг гэж мэдээрээ гэл нэг нь тэрэл нэг нь хөтлөөл ингээд өстой нэрээ явдаг үеийг бас даваал гарсан штэ. Тэгэд эргээд бодохоор бас эмэгтэйчүүд ээж нар бас мундаг шүү. Тэгээд хүүхдүүд том болохоор ч сайхан штэ нэг сайхан гүнзгий амьсгаа авнаа. Тэгээд одоо яг та тэгэл хүний л амьдрал юм чинь энэ бол жам ёсны те хийх ёстой ажил штэ. Үнэхээр том ажил. Хүнийг хүн болгоно гэдэг чинь те. За дараагийн сонсогч гадаадаас холбогдсон. За Эмжил радио. Сайн байна уу? Хаанаас хэн холбогдож байна? Австралиас, Европоос холбогдож байна. За таныг сонсож байна. За миний сонгогчсон мэрэгчлэл нисгэгч болох байсан. Тэгээд болж чадаагүй. За
Тэгээд одоо энэ Европод 18 жил амьдарч байна. Тэгээд одоо миний үндсэн мэргэжил болохоор багш дасгалжуулагч. Тэгээд одоо энэнгөөр эндээ бас яг тэрнгөөр ажиллаж амьдарч байна да. Зөв. Та бидний өчигдрийн нөгөө нэг коуч болъё гэдэг янагийн сэдвийг сонссноо? Сонсч амжаагүй. За нөхөд сонсороо. Та юуны багш дасгалжуулагч? Би бүхэн багш. Зөв. За албагцанд баярлалаа. Одоо наан чинь үүр цайж байгаа юу? Шөнө юу хитэн цаг болж байгаа лээ? Одоо яг 5:45 болж байна. За. Ямар ч байсан өглөө эртэж хүмүүс бол бас ажилдаа явж байгаа юм байна. Тийм. За эхнэрийг ийшээ Монгол хөргөж Монгол явуулж байгаа. Тэгээд сая богоонд нь суулгаж өгчөөл. Билүүгөө харж яваа. Тэгээд шууд богоноор ирж болд юм уу Монгол руу, Австраас? Гүйгүй энэ ч би ч Австрт амьдардаг. Тэгээ нөгөө Франкфурт руу Герман руу богоноор явдаг байхгүй. Тэгээд Франкфуртээс шууд наашаага шууд нислэгтэй аваа шүү дээ. Тийм болохоор шууд эндээс нисэж чинь. Йоо, би ч бүрсаа ямар их юм бодвоо. Богоноор Австрт сонсоод 2017 оноос хойш сонсож байгаа шүү. Намайг ажилд орсноос гэхээр бүтэн 8 жил сонсож байгаа юм байна шүү дээ. Тэгээ та чи нөгөө нэг дөнгөж юу чин юу гэдэг манай баг бүрлдэжсэн юм байна. Тийм. Та чи нөгөө дүрсгүй байдаг байсан. Тийм, яана тийм байсан. Зөв. За, албагцанд баярлаа. Баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Гоё нөө. Одоо энэ дэлхийн 160 гаруй улс орноос үзэж сонсож байгаа. Тэгээд энэ хүмүүстэйгээ холбогдоход бас сайхан байдэн штэ. Ер нь бол. За. Петрол Чомил Колlegч бичсэн байна. Надад бол хөтлөгч, нэвтрүүлэгч гоё харагддаг. Би багада телевизийн нэвтрүүлэгч болохыг л мөрөөддөг байлаа гэсэн байна. Тийм би ч гэсэн бас ингээд сонингийн тасархаа барьчаал тэнцэнээс өөрийгөө мэдээ уншиж гэж бодоол уншдаг хүүхэд байлаа. Гоёсан. Гоё шүү. Дараагийн сонсогч 88 27 дугаартай. За сүүлийн сонсогчлоод авъя гэсэн чинь тасарчлаа. За одоо тэгвэл утас авахаа боллоо. Сэтгэлүүдээ уншиж жоод нэвтрүүлгээ дуусглаа шүү. За уран чимэг лавга гэрлээ өдөө миндээ чиний хийж байгаа ажил гоё харагддаг гэсэн байна. Гаднаасаа харахад гоё. Тэгээд яг харж ирээл бас шууд эфир дээр суухад тийм ч бас амархан ажил биш л дээ манайхаа. Тэгэл энийгээ суудаг гэж боддог юм шиг байлээ. Бас чанга шүү дээ, чанга. За ингэсэн байна. Тагнуулч ажил гоё санагддаг гэд Jump Murzbek гэдэг хүн бичсэн байна. За тэр ч хүн болгон бас тагнуулч болдгоо хаа тий. Кинон дээрээс харахад тагнуулч гоё л доо. Тэгэл бас би тэгэл удам судар маавнаас тагнуул магнуул байсан. Тим юм хүмүүсийг тэр тагнуулгын чинь айхтар сонгож монгож авдаг юм шиг байл шүү дээ. Дуртай нэг нь бас очиод тагнуулч болдгоо хаа. Тэгтээ тагнуулын сургууль гэж байдаг юм шиг л байл шүү дээ. Одоо сайн мэдэхгүй байна. За Минжүүрс сугар арагчаа гэдэг хүмүүс маань хамгийн гоё ажил хийгээд сурсан ажил гинэ. Тэгэлгүй явах баста 100% санал нэг байна. За Туул Батболд гэж сонсч маань бичсэн байна. Францад өглөөний 5 цаг 30 минут болж байна. Шууд сэрэнгүүтээ орж ирлээ. Гоё дэлгүүрийн худалдагч гоё харагдчихсэн гинэ. Төгрөлцөөний дэлгүүр гарч байхад манай нэг дүү ингээд бокс ажилтсан өстой тэгээд чи том болоод ямар ажил хийдэг хүн болохыг гэж тохиролцооны дэлгүүрийн худалдагч гэж хэлжсэн. Тэр санаанд орчлоо. Болроо туяа загвармсагч бас гоё санагддаг. Өөрийгөө дандаа гоё ойлгохтол бол гинэ. Нэрээ тийм те бас өстой гоё байна. Өндөр гоё хүүхнүүд харах ч бас гоё шүү. Гоё. За. Манай найз залуу археологчтэй ядаргаатай штэ баахан түүхэн дунд байгаа юм шиг санагддээ штэ гинэ. Төрөний нөгөө нэг археологч мэргэжлийн гоё гэдгсэн чинь бичиж байгаа юм байна штэ тий. За энэ хүрээд 2025 оны 4-р сарын 9-ний лав гарагийн та сайн нэвтрүүлэг та ганцаараа биш гэсээрэтээр радиогийн 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар
чухал үедээ Finon Pay on захим зээлийн аппликейшн за мөн бяцхан гидсэнд ад жаргал бэлэглэн гэсэн уриатаагаар хүүхдийн Linux, амьд бактери хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд та сайн нэвтрүүлэгтэйгээ хамт байсан сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио мэдээг үлээвч сонссны дараа өдийн хачаар нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3